Times Square. За guys, Нью-Йоркт ирсэн. Төгөлдөр ажлынхаа салбараар ороод гарлаа. Тэгээ бид гурав одоо Central Park орох гэж байна. Өнөөдөр амар гоё юм. Амар халуун байна те. Амар халуун. Йоо бүр халууц ч үхэл амар хүүтэн застаа мастаа гэсэн чинь байхгүй. Бүр халууцаад. Нью-Йорк очоод ийм газар хэд юм бэ? Амар busy газар байна. Тэ? Сто busy газар байна. Сто зөндөө хүн байдаг юм байна. Битүүтэй мэдгүй болохоор мэддгээр нь зүгээр ойрхон ороод Central Park орох гэж байна. Өнөөдөр гоё нартай байгаа юм чинь гоё тэр паркийг очиж харъя. За Central Park тэр хүрээд ирлээ. Гадаа амар гоё нартай байна. Oh my god. Камераараа. Энэ Вашингтонынх нь оройроо харах гад миний нүдний шил урах гэдэг. Нью-Йорк. Яасан бэ? Үсгэж байгаа гэсэн үсгүй ажиж байна. Харин амар дулаахан байгаа болохоор энэ цаснууд нь хайлаа бүр ингэж хараа шавар шавхаа шиг болчих. Нөө Central Park-аар явах гэсэн чинь амар цастай байна. Тэгээд битээр энэ тэрэг явахгүй байх гэж бодоод битээр орсонгүй. Тэгээ яг ийм хажууд нь нөгөө Plaza New York-т хотел нь байд юм байна. Гаднаас нь харсан чинь амар царай мөр дарагдаад их юм. Дотроо л гоёлах тий. За энд ингээл нөгөө морин тэрэгтэй хүмүүс явах уу зураг авахулах уу хий. Central Park дотор явах уу гэж байж тийм байна. Тэр одоо энэ дээр сууя явах. Гэтэ айгүй хөөрхөл юм байна. Хальт Central Park дотроор явж гин. Тастай болохоор гоё юм. Тэгтээс хайлаад байгаа болохоор муухай шавхаа болоод тэрэг мэрэг явж өгөхгүй айгүй хэцүү байна. Тэгээ би нэг хальт гарч ирэй гэж бодлоо. Та нарын өндөр барилгуудыг хараа. Амар өндөр байгаас. Би бүр энэ өндөр барилгуудыг харчаад oh my god ямар амар өндөр юм. Юу гэдэг газар юм бол гэл. Харж байна. Одоо би танарт эргүүлээ харуулъя цаа. Шөөм ууж иргээд та гоё. Хавар олж штэ Нью-Йорктэй. Цасмас хайлаад. Гэтэ хүмүүсийн нүур гоё ингээд салхилаад алхаад явдаг юм байна. Би дээшээ жоохон явсан чи амьсгаад чи. За тэгээд хөтөлөө Нью-Йорк үзцгээе. За влогоо үргэлжлүүлэхээс өмнө би таад гоё юм хэлье. Look TV дээр би саяхнаас эрсдэлтэй төрөх тасаг гэдэг олон ангитыг эхлүүлсэн байгаа. За энэ киногоо гадаад байдаг монголчууд минь яаж үзэх вэ гэвэл Look TV рүү ороод премиум гэдэг багцаа идэвхжүүлэх юм байлээ шүү. Бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Солонгос болон Холливуудын кинонуудыг гадаад байдаг монголчууд үзэж болдоггүй юм байлээ гэдгийг санаарай. Тэгээ зөвхөн Монголд гардаг болохоор тэдний гадаад байдаг монголчууд үзэх боломжгүй байлаа шүү. Зөвөр ойлгоорой. Би яагаад энэ киног үзэх болсон бэ гэвэл саяхан бас би өөрөө төрсөнтэй тэгээд эмэгтэй хүн болгоны одоо жирэмслэлттэй төрөх үе нь өөр байдаг болохоор бас надад айгүй сонирхолтой санагдсан болохоор би энэ киног эхлүүлсэн байгаа. Та нар бас эхлүүлсэн бол надад комментээр бичээрэй. За влог үргэлжлүүлээд үзээрэй. Bye. Энэ хараа гэрлэн тохион айгу сониостдаг юм байл. Ерөөсөө ногоон могоо асахгүй. Одоо энд нэг хүний зураг гараад тэгээд явдаг юм байлээ. Тэгээ тоогоо тоолж эхлээд одоо та нар харж байна. Ингээд тэгээд явдаг юм байлээ айгу сонио. Times Square, New York City. Гар мар яах.
Энэ тэгтээ дэлгэцснийхэн чанар нь бүр ямар гоё юм бэ те. Амар цэвэрхэн, амар тод харагдчихээн. Times Square-ыг бол үзэх ёстой л юм байна манайхаа. Үнэхээр гоё харагдчихээн. Тэгээ энднээс гоё хүмүүс сууж хардаг юм байна. Одоо өдөр болохоор бас гайгүй хүмүүстэй байгаа гэж бодож байна. Бас нөгөө нэг ажлын өдөр болохоор те. Шөндөө бол битүү хүмүүс байж магадгүй. Бид гурав бас нөгөө нэг шөнийн Times Square-ыг үзнэ гэж бодож байгаа. Тэгээ энэ дээшгээ гарч харж болдго юм байлээ. Times Square өнгөрөөд цаашаа нөгөө нэг Empire State Building энтергээд. Ер нь энэ бол айгүй чухал гудамж юм байлээ. Энэ гудамжаар явхад бол бүх юмаа үзчихнэ. Сэтгэл ямар байна? Сэтгэл гэвэл сэтгэл нь цаашаа юм бэ. Зүгээр яг нэг орчинд нь ороод ирэхлээрээс амар өөр юм байна Нью-Йорк. Ер нь амар юм завгүй хот юм шиг санагдаж байна. Тэгээ энэ тийм ингээл хүмүүс яг юу хийж явж байгааг нь ойлгохдохгүй. Гэхдээ ингээл мааш ийш тийш яарсан хүмүүс байна. The next day. Өглөөний 8 цаг. Өглөөний мэд хи гэдэг. Манайхаа битээр хаана ирсэн гэж би танад харуулъя. Вау! Таагараа хаана бэ? За энэ бол одоо манай монголоор бол богооны будал. Хамгийн том богооны будал нэ. За Grand Central New York. Ийм богооны будал байна. Орд хар шиг будал байна. Шал мал нь бүр гэрэлтэж гин манайхаа. Амар цэвэрхэн шал балтай. Тэгээд гоё юм байна. Амар гоё. Яг кинон дотор ороод ирсэн юм шиг санагдаад. Одоо ингээл амар busy кофегаа барьсан ингээл те ажилдаа хоцрохгүй л ингээ уучгаар санагдчихэж байна. America's Dream гэдэг байгаа биз? Тэр арай тэнд нэг шаард гаццсан байна шүү дээ. Ямар хөөрхөн зүрх юм шүү. Нэг зүрхийн илбэртэй шаар гацчих таацсан дээр. Зураг нь явах гэж утсан шүү. Окей. За дээрээс ингэж харагдаж байна. Тэр нөгөө нэт. Helps transform it. The city dies.
for New Yorkers. There was nothing that was going to stop us. За бид одоо дээшээ саммит руу гарах гэж байна. Сүртэл юм байна. Амар security checkтэй. Нэг нь айчих бит. Ямар харахгүй юм. Амар харахгүй. Хайш яваад байна. Вау. Яа тийш явлаа. Яваад байгаа юм. Явж. Яаж. Яваад байгаа юм уу? Явж. Жарна хордог гэж байна. Вау. Oh my god. Би танад айгүй гоё байдлаар харуулж байна. Вау, хараачтай балаха. Тэр бол Empire State of Building. Юу гэдэг лээ? Нэг нь марч ямар ч Empire State заяа. Энэ давхар бүр үнэхээр тасарчжээ. Та нар хараа. Ядж яхад өнөөдөр айгүй гоё нартай байгаа болохоор бүр үнэн тасархаар ич балаха. За тэгээд тикетний хувьд бол үнэтэй, ойлгомжтой. Битээр хоёулаа нийлээд $120 болсон. Гэхдээ is it worth it? Yes. Гэхдээ мундаг аялагч юм аа. Гэтэ ингээл юм үзээл яваад. Тэрэ. Үгүй тийм миний үе аваатайгаа ингээд хүрэл явж байдаг шүү дээ. Энэ өөрөө бол гоё бөмбөлөгтэй айгу гоё experience музей шиг явж байна бид нар. Exposition. Миний хаяса. За яг ийм 3 давхар юм experience байт юм байна. Тэгээд 3 дахь давхар дээр битэр гараад ирлээ. 3 давхар талхлаар ингээд ийм сүвнэр энэ төр бас зардаг. Тэгээд gift card энэ төр янз бүрийн юмнууд зард юм байна. Тэгээд арай энэ summit гэдэг нэртэй бүр ийм юу хүртэл гаргадаг юм байна. Өөрсдийнхөө merch-ийг хүртэл гаргадаг юм байна. Гоё логотой юм байна. Обраараа энэ бүр хүзэр хүртэл гэж тарай. Summit One Vanderbilt гэдэг нэртэй.
ийм өөр дизайнеруудын дизайнтай Crocs хүртэл байна гэж боддоо. Эдний дизайнтай. Зя. Энэ яас хөөрхөн санц. Дизайнус боломжийн нэг ийм хөөрхөн мерч энэ төр зардаг ийм бутиктэй юм байна. Минь ямар вэ? Амар гоё. Амар цангад юм байна. Амар нартай болохоор. Аюу нартай болохоор бас аам цангаад халууцаад хартаа ингээд одоо 0-оос ингээ харагдана гэж боддоо та шууд хатгшаага. Амар гоостэй. За нэг иймэрхүү нэг ийм experience орж ирж үзлээ. За тэгээд энэ хараа. Энэ дээр ингээ бүр цаг хүртэл зард юм байна. Картиерийн цаг байна. Цаг хүртэл зардаг аа. За тэгээ энэ чэнэс зураг мурга аваад тэг явж болох юм байна. За ингээд нөө Монголд нэг гудамжинд нэг хороол гудамжинд ингээд нөө шилмэл зарж яддаг шиг. Гэтэ шууд гудамжнаас харж байгаад минь нэг ийм алгаа. Гоё юм. Ийм нэг малгай авахар болж ах шиг байна. Ийм малгай ингээд $5 гинэ. Гудамжинд шууд ингээд зарж яддаг юм байна. $5 тэгээд кэш байхгүй гэсэн чинь зүгээр би картаар судалдаа авалт хийж болно гэдэг. Тэгээд $5 50 центээр авчин тий. Окей болж штэ. Араа нэг юм малгай. Hi guys, next stop Brooklyn Bridge. Dumbo Street гэлээрээ. Dumbo Street дээр битэр ирсэн байна. Тэнд айгүй хүмүүс зураг даруулдаг айгүй алдартай гудамж. Тэгсэн чинь ингээ араа хүмүүс ингээ хормынхаа зургийг ингээ хийж амар хөөрхөн. За тэгвэл гоё нартайгаа болохоор бас гадаа цагаагаар маш гоё юм. Битэр бараг халууцаад амар зузаан гараад ирчихжээ те. За тэгээ энэ алдартай гудамжинд ирээд зураг даруулчлаа. Nice. Заг манаха next stop хэдүүлээ Brooklyn Bridge дээр гараад ирсэн байна. Нэг нь надраагүй санаа хараад байна. За Brooklyn Bridge бол үнэхээр урт юм байна. Тэгээ нэг нь хүмүүс алхаад явж гин. Тэгээ битээр бас гоё нартай болохоор гоё алхаж явъя гэж бодоод алхаж гинэ. Тэгээ ингээ хоёр талаар нь машинууд явдаг. Гоё л гүр байна. Гоё дээр үеийн гүр шиг. Тэгээд энтлийн цаатлынх нь гүр нь болохоор Manhattan гүр гинэ. Тэрүүгээр тэгтээ хүн алхаж болдгоо мэн зөвхөн машинууд явдаг. Тэгээ энэ дээр бас айгүй алдартай хүмүүс зураг авахулдаг байгаа. Би бас зураг авахулнаа. Тийм бас жуулчдаас юу н Францууд айгүй их байдаг юм байна. Энэ хаасаа айгүй Франц хүмүүсийг сонсоод байна би. City, 여긴 도시 답이 나는데 내 맘은 cozy 사람들 많아도 no one knows me 괜히 멋부려 just to feel holy High heel보단 sneakers subway 진심 섞인 대화는 runway 다들 웃지만 멘탈은 halfway 괜찮아 보다 you good that way New York City, 여긴 도시 내가 살아온 이곳이 반짝이는 밤 수많은 스토리 걷던 길이 나를 기억하지 낯선 얼굴들 익숙한 공기 내 숨소리조차 여긴 멜로디 떠난 사람도 지난 love도 이 도시는 전부 알고 있지
Энэ удаагийн бичлэгийг Sandman аппликейшнд дэмжиж ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Найдвартай найдваргүй нь мэддэхгүй заруудыг харж мөнгө шилжүүлж байснаас найдвартайгаар нь Sandman аппликейшнээ татаад мөнгөө шилжүүлээрэй. Sandman аппликейшнда баярлалаа. How big is your party? I always double. Enjoying your meal? Hi or hello, and then I remember this little letter saying the update. Yeah. Wasn't there a fun one? February updates. So hello, and За юу ярьсан guys. Нэгүнээ ядраад ээж тэгээ зүг буудалтаа үлдсэн. Тэгээ би гарч рамен идмээр байсан болохоор ганцаараа гарч ирээд идчихлээ. Манай буудалд айгүй ойрхон байсан. Рамен яг идээд суужсэн чинь хажууталт яг нэг 2 охин Derash гэдэг үг бүр ямар олоотой илүү. Энэ одоо яг шинэ тренд үг болсон юм ааши. Derash your cooked гэх бүр ямар олоотой ашигладаг. Яг ч саяны рамен бол үнэхээр гоё байлаа. Одоо буцаад буудлал руу орно. Гэхдээ буудалд орохоос өмнө буудлын ойролцоо нэг гоё десертний газар байсан. Тэр десертний газраас нэг гоё юм аваад минжээ 1-2 дээр авч орно. Минжээ болохоор пицца идсэн байхгүй. Гэтэ дахиад идэх юм авч орохгүй бол болохгүй. Ягаад гэвэл нэг үнийг давхар хоолж байгаа шүү дээ минжээ чинь. Сүүгээрээ. Тэгэхээр мэдээж идэх юм авч орно. Десерт авч орно. Paris Baguette гэдэг нэг юм газар байсан байхгүй. Эндээс бас нэг гоё юм аваад орё гэж бодож байна. Тэгээ бид хоёр Madison Square Garden илүү аренатай айгүй ойрхон газар буудлаа авсан. За хэдүүлээ орж гоё юм авъя. Минжигийн хүсээд байсан нөгөө Paris Baguette-ээс нь бейкери авчлаа. Яг идмээр байна гэсэн. Тэгээ одоо болохоор хэдүүлээ буцаж буудлаа орохоос өмнө минжээд бас пицца авъя. Тэгээ би Google Map дээр харж байгаад буудалтайгаа гайгүй ойрхон нэг гоё пиццаны газар олсон. Ядагчээс орж үзье те. Гэхдээ нэг пицца слайс гэхэд яг гоё газрууд нь бол $6 гэж хэлээ. Ер нь бол үнэтэй гэж тооцогдохоор байгааз. За хэдүүлээ хар ямар газар вэ? За нэг юм газар байна. Воо, энэ пиццаас. Лаг гоё харагдчих шүү дээ. Pepperoni pizza гэнэ. Яг нэг тийм дээр үе пицца гэдэг нь мэдээж байгаа байхгүй юу? Дээр үеийн гоё пиццаны газар гэдэг. Одоо чинь энд ингээд нэг barbecue chicken гэж байгаа байхгүй юу? Нэг slice. Тэгэхэд $7.75 гэж байгаа байхгүй юу? Hi, can I get the one pepperoni? Yes. Би пиццагаа авчлаа. Пиццагаа зүгээр ийм цаасан хооронд хийчихдээ юм байна. Баах юм барьцаа болтлоо камер барьж чаддаггүй. Тэгээ одоо дахиад нэг юм авнаа. Magnolia Bakery лөө. Нэг тийм бейкерийн газар байсан байхгүй юу. Тэгээ тэрний банана пудинг нь амар гоё гэдэгцээсэн. Тэгээ тэрийг одоо олох гээд нэг юм train station-ыг би гадаа ирсэн байна. Тэгээ энэ train station-ы дотор нь болохоор тэр бейкерийн газар нь байгаа. Тэгээд гол нь яаж олох вэ гэдэг нэг сонирн байна. Тэгээ хэдүүлээ гоё юмнууд барьж ороод битээр ASMR бараг хийх баха. Яг тэгвэл нэгүнээ бол угаасаа ойлгомжтой одоо унтцсан байгаа. Гэхдээ ер нь яг Нью-Йорк бол тэгтээ аим гоё хот байна. Одоо шүн болчихад ах чинь хүмүүс энэгээр зөвөр өдөр юм шиг л божигнж юм. Тэгээ илүү ийм залуулаг vibeтай тийм гоё хот байна гэх юм уу.
Энд тэндгүүл янз бүрийн болж байна. Ингээл өндөр барилганууд. За хэдүүлээ ийшээ ороод яадаг ч байсан тэр Magnolia Bakery хаана байна? Гэс олъё. Би нөгөө train station дотор ороод ирлээ. Амар том газар байна энэ араа. Magnolia Bakery гэсэн энэ газар ахгүй юу? Тэгээд Нью-Йоркийн бас нэг таалагдж байгаа зүйл нь хүмүүс бүр үнэхээр гоё ааштай. Хүмүүс өрдөөсөө цааргалахгүй, өрдөөс янз бүр болж уурлахгүй, тэг юм асуунгууд ингээ айгуу гоё найрсаг хүлээж авдаг те. Айгуу гоё юм байна. Ваа эдний хараа. Кейкийг хардаа манайхаа. Кейкнүүд нэстэ гоё кейкнүүд харагдаж байна шүү. Та хэд харагдаж байна араа. За тэгээ энэ ч болохоор бас ингээд янз бүрийн бас бейкерийн зүйлүүд байна. Гэхдээ миний одоо эднийхээс авах гэж байгаа хамгийн гол зүйл нь одоо тэр дээр харагдаж байгаас банана пудинг гэдэг. Тэрнээс нь нэгийг бол авнаа. За тэгээд эдний бас нэг юм брауни, тэгээ куки энэ нас аюу гоё харагдаж байна хартаа. Брауни бүр юу вэ? Тасархаа харагдаж штэ. Болдог бол зүгээр ингэ бүх юмнаас нь авч чамраг авахгүй. Гэхдээ Нью-Йорк ялчгүй айгу үнэтэй хот юм аа. Яг юм авъя гэдэг нь ерөнхийдөө доотлон нэг юм $6-7 те. За тэнцээ тэр нэг эдний гоё гэдэг нөө юу банана пудинг энэ байна. Тэгээ энэс хэдүүл яадаг ч байсан авсан да. I was just wondering what's the difference between the banana pudding classic and specialty? Yeah, specialty is going to be the chocolate covered strawberry pudding, and the classic is going to be the regular banana pudding. Okay, can I get one regular small? Small? Yeah. Anything else for you? That's it. Gotcha. Yes. За энэ банана пудинг гэдэг. The Magnolia Bakery banana pudding. Ядагч ус яг хайж исэн юмнуудаа ол авчлаа. Тэгээд хэдүүлээ орж минжээд гоё зүйлс амсуулцгаая. За би буудлын руу ороод ирлээ. Тэгээ өрөөрөөгөө орохоос өмнө та хэдэд лифтнийх нь урд байгаа энийг хартаа. Жохон creepy яваад. Тэг яг өрөөрөөгөө ингээ явж явах ин коридор мордоор нь бүр аимшиг юм заяа. Яг нэг аимшиг кинон дээр гардаг нэг тийм годомж байгаас. Годомж эсэлэрч чинь аимшиг кинон дээр гардаг нэг тийм коридор байгаас тэ хартаа. Бүр яг нэг аимшиг кино. Мангар юу. Үнэн creepy коридортой юм бэлээ. За ороод ASMR. Ороод ASMR хийж үзүүлээ заяа. За тэгээ бид гурав Нью-Йоркоос явлаа. Ирээд буудлын танилцуулга байна. Айгуу гоё дээр үеийн буудал. Анаа энэ юу ингэ хараад айгуу гоё дээр үеийн буудал гэх юм. Тийм газар буусан. Үнэн айгуу дайжгүй. Саад зүгээр ингээл нэг зурагт ор. Тэгээ ширээний хоёр талны юмтай. За эндээ нэг юм хувцсны шүүгээтэй. Тэгээ ижэний юм ширээтэй. Тэгэл болоо. Ийм буудалд Нью-Йоркт буулаа. Тэгээд хамгийн гол үнэн айгуу дайжгүй байсан болохоор битэр энэ буусан. Тэгээ бас байршил яг Times Square Times Square-ийн хажууд. Тэгээ төвтөг айгуу ойрхон ийш тийшээгээ юмнуудтай айгуу ойрхон болохоор битэр энд буусан. Тэгээд анх ингээд төсөөлөхдөө ямар базар буучваа гэж гайхал гэсэн. Ирсэн чинь яг төвдөө бүх юмдаа ойрхон тэг үнэн айгуу дайжгүй байсан болохоор битэр бас айгуу баяртай байна. Тэгээд нэг одоо муулмаар байгаа зүйл нь гэвэл хажуудлын өрөөний усны чимээ айгуу сонсогдсон юм л одоо хүн усанд орох ч юм уу эсвэл нойлынхоо тэр юмг татхаар амар сонсогддог. Бүрийг манай нойл сонсогч юм сонсогддог. Хятад явахт тэгэл өмнөдөө тарсан буудлаа. Тэгээд бидэд одоо гаж биний төрсөн өдрийн өглөөний цаг болаа. Тэгээд лобби нэг иймэрхүү. Бүр яг дээр үеийн кинонд явж байгаа шиг амар гоё юмсан. Гэтэ нэг жоохон айдтай ч юм шиг нэг. Тэгээ бид тийм буусан бодлын юм юу. Яг амар сүртэй бодлоо шүү дээ. Яг тэнцэнэ тэр Butcher Banker гэдэг аюу гоё стан. Тэгээ тийм аюу гоё стан байдаг гэсэн мэтэр орж явдаггүй. Тийм аюу гоё стейк гардаг. Энд ч нэг гууча банк байсан гинэ. Тийм том сейфтэй юм байна энд орж байгаа ч тийм.
Тэгээд ингээ ресторан болгочих. Хаалттай өглөөний 8 цагт яаж онгох вэ? За явъя дөө. За бид гурав ингээ явлаа да. Happy birthday to you. Happy birthday to mommy. Happy birthday dear mommy. Happy birthday to you. Баяр гэрэмнийхөө. Браво. За миний хард төслөө болоод таагаа гэрээ. Да. Чинийг очсон. Вау. Гэдэг нь шүү дээ. Минжэгийн идмээр байна гэсэн юу гэнэ. Францны газар орж байгаа юм. Хаг нь харагдаа. Вау. Цоцтлаа. Харин тэ. Тийм үү? Чи амар таатай. Тийм. За нөгөө алдарт New York Stock Exchange, Wall Street. Энэ бүш айгу хөөрхий юм байна. Тайлбарлаарай. Энэ болохоор нөгөө яаж юм бэ? Wall Street-д эмэгтэйчүүдийн нөлөөг бас илүү оруулж ирэхийн тулд ийм айдасгүй охин гэдэг нэртэй юм хөшөг ингэж өөдөөс нь харуулж ийсэн. Тэгээ анх болохоор нэг тэр хоёлоо бух үзсэн шүү дээ. Тэр бухны урд байсан аахгүй юу? Тэгж жагаад ийшээгээ зөөлсөн. Наад уртаас нь хараа тий. За Нью-Йоркт мэдээж энийг үзэхгүй болохгүй байх. Би ягаад ч юм айгуу сайн энийг Чикагод байдаг гэсэн чинь Нью-Йоркт байдаг байсан юм байна. За тэгээ хүмүүс энэ бухны урд хойноос нь хойлон гасна гэж даруулдаг юм байна. Нилээ сүртэй өвшөө байна бас ирээд үтсэн чи. За тэгээд тэр доороос нь яагаад барьдгийг мэдэхгүй явж зэнд тэгж зургаад оруулах гэдэг төгөлдөр битээр ачилж гин. Яагаад тэр доороос нь барьдгийг бол та нар хэлээд өгөөч. Зэг. Одоо бид энийг үзчихэд явах бах. Хүүгээ ууланд даруулсан чи манай хүн унтаад өглөө. Wall Street дээр ирлээ. Сэтгэл хөдлөж байна. Энэ яагаад тэр төмсгнөөс нь барьдгийг? Яг зүгээр миний бодлоор бол одоо тэрний хүрх юм бол ийм баян болох гэсэн тийм символтой байж магадгүй заяа. Яг тэгвэл буул гэдэг чинь ерөнхийдөө өсөн дэвжихийн бэлэг тэмдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь одоо төмсгнөөс нь хүрэл тэгэл өсөн дэвжих байх гэж найдаж байна. Амжилттай л болох юм байна шүү дээ, тий. За nice. За ингээд очилж байгаа зургаад оруулнаа. Зайнаас айгүй алдартай байрлал. Яа тийм. Дотроос ямар зэрлэг харагдтiin тий.
Хай гэж минийх үү. Бичлэг. Hi гэрээ. Hello. Байх тийм аа. Юу вэ? Хав болох яана яна нь шүү дээ. Юу гачаад байна. Хараад байгаа мó. Имэн үздэг шүү дээ маа. Имэн үздэг. Оо яа би Хэлээрээ гэж. Имэн Оо хэлээ. ямар хүрхий. Баярлалаа. Баярлалаа. За битэд ингээд уулзлаа. Мангочуда. Hi. Хай musical horror girl-и банада. За битэд бүр амар бүр завгүй бисиг шууд уулзлаа. Уулын би ихт мессеж арсан бол Харин тий. гой цог шуугаад Тэд бол нэг өчтөр шин уулзах шүн жимээ өгч орой уулзах харин яа. Тэ баяртай ануудаа тэгэж. Яарн. оо тийм ээ. Яа, thank you so much. Of course. Нэгүнээ бүр хараад байгаа. Яа. А шведч ч юм уу? Тий. Чист код нэрээ дөөдөн дөө. Хатин гоё очил та. Чи day 1 ирэл okay that's done. Тэр чинь маань нэг хот мэтдэг студид гоо. Нэгүнтэй аялахын хамгийн гоё юм нь ямар ч юмд priority хамгийн түрүүлж ордог хүүхдтэй болохоор. За ингээд бид нэр Америкийн аялал ингээд энэ үрээд өндөрлж जैन. Тэгээд Америк дээрээ үнэхээр гоё байлаа. Гоё газрууд үзлээ. Гоё хүмүүс. Тэгээд богино хугацаанд ч гэсэн аюу их юм үзлээ. Олон хүмүүстэй уулзлаа. Гоё хүмүүстэй танилцлаа. Тэгээд удахгүй бас дахиад ирэх бах. Гэхдээ илүү урт хугацаагаар ирье гэж бодож байна. Гоё road trip хийгээд баруун эрэг бас орох хэрэгтэй. Энэ удаад яг зүүн эрэгээр л явлаа. Тэгээд West side. Амар west side. тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд таад юу их мэдж байгаа. Like, subscribe гаргах тийм мартаарай. Тэгээд бас комент бичээрэй. Bye. Bye.